бусад даалгавруудын хийчихсэн одоо миний тэмцээн дээр хийж чадаагүй даалгавруудыг хийсэн хүүхдүүдээ бол надаа бас яаж хийснээс хуваалцаарай. Би бас бичлэг болгоод хөргөн эсвэл та нар өөрсдөө бас бичлэг болгож болно. Тэрийг нь би бас хэрвээ бичлэг болгоод гаргацсан байвал би бас шеэрлэг дэмжиж өгнө шүү гэж хэлмээр байна. За санацгано фантазм байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ харуул цангийн 1-р раунд 1-ийн одоо вебийн warm up-ийн даалгаврыг та бүхэнд хийж үзүүлэх гэж байна. За тэгэхээр өнөөдрийн даалгаварт орцгоё. За тэгэхээр та бүхэн дагаж хийхин тулд энэ зам руу ороод GitHub.com харуул цанг 2019 гэдэг тэр раунд 1 гэж ороод вебийн warm up гэж орно. За үүнийхэн дараагаар ингээд ашиглах яаж докер өөр дээрээ хасах заавар нь байна. Тэгээд докерыг бол өмнөх бичлэгээрээ та бүхэн бол суулгасан баг гэж би бодож байна. За тэгээд та нар бол ерөөд бол бүгдээрээ 2019 гэж орж агаад git clone.py бүгдийг нь авсан баг гэж бодож байна. Авсныхан дараагаар бол тэгээд шууд раунд 1 гэж шууд орж штэ. За одоо ингээд би өөрлөө. Одоо ингээд 2019 гэж та нар татган тэнгүүд раунд 1 руу ороод web руу ороод warm up руу. За энэнийхэн дараагаар явах гэхээр энэ дээр болохоор docker файлыг та бүхэнд үүсгэж өгсөн байна. Тэгэхээр энийг та бүхэн шууд docker хэрхэн ажиллуулах вэ гэж өөрөө шууд ажиллуулж чадах локал дээр та бүхэн өөрөө энийгээ сервер болгоод хасаачих гэсэн үг. За htdocs гэдэг хэмжлэнгээр за нэг иймэрхүү файлууд байгаа юм байна. За тэгэхээр docker файл гэдэг энэ readme нь болохоор түрүүний GitHub-ийн маань доор бичигдсэн. Одоо энэ дээр web-ийн warm up гэдэг энэ доор бичигдсэн энэ docker байгаа. Энэ хэсгийнхаа мэдээлэл нь readme дотор байгаа гэсэн үг. За тэгэхээр та бүхэн тухайн файл руугаа орчоод одоо би round 1-ийн web-ийн warm up гэдэг pad за энэ зам руу орсон. Үүний дараагаар суда docker build хасах t warm up цэг warm up тэгээ space аваад цэг гэд бичсэн. Тэгээ үүний дараа ингээд бол пул хүсэлтүүд илгээгээд пулдээд над руу одоо бүгдийг нь татаж авсан гэсэн үг. Тэгээд энэ дээр нь болохоор docker нь одоо дотор нь бичигдсэн байсан copy docs var гэсэн энэ одоо юуны тушаалуудыг биелүүлсэн байна. Одоо энэ командуудыг тэгээд change owner хасахаар apache var www.html гэдэг зам руу бичиж өгдөө. За энэ дээр нь болохоор ерөөдөө бол owner-ийн одоо сольж өгч байна. Эрхийн ерөөдөө тодорхойлж байгаа гэсэн үг. За гихмжлэнгээр ингэж яваад за энэ хүртэл ингээд дууслаа. Successfully tagged warm up latest гэдэг ингээд дуусчих жаа. За үүний дараагаар явах гэхээр одоо суда за энэ доороо бичиж байгаа. Энэ дээр болохоор permission denied буюу би суда ирэхээр бичиж өгөөгүй. За тэгэхээр суда docker run хасах d хасах p энэ дээр нь болохоор портын дугаар бичиж өгнө. Уртал дээр нь за портын дугаар 4080 хэд ч байсан болон 5000 ч байсан болон тий. Тэгэхээр одоо 21 22 гэх мэт ингээд 136 мургаач гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар одоо сервисүүд ажилтдаг порт дээр л бичиж өгөхгүй бол энэ ерөөд бол давхцахгүй гэсэн үг. Та нар өөр дээрээ тиймэрхүү серверээр тасаагаагүй өмнө асаагаагүй байвал энэ бол давхцаж ажиллахгүй гэсэн үг. Тэгэхээр та бүхэн 3000 4000 5000 гэх үснээр л портуудаа өгөх боломжтой гэсэн үг. За тэгэхээр одоо амжилттай болсон тохиолдолд ийм хийж өгч байгаа. За тэгэхээр бид нэр локалоос 4000 дээр хасаацсан. Тэгэхээр 4000-аараа ингээд хандаад оронгууд за дахиад хандаад үзүүлчихтэй. Localhost 4000 гэдэг оронгууд congratulations гэсэн нэг юм пэйж өгч байна. За тэгэхээр you have finally reached the end of internet гэж байна. There's nothing more to see, no more links to visit. Одоо энэ цаашаагаа тийм линк бол байхгүй гэж бичиж байна. Гэхдээ энэ бол байгаа, мэдээж байх ёстой. За source руу оронгууд мэдээж үуч байхгүй. За тэгэхээр энэ маань болохоор web crawling-тэй холбоотой байх боломжтой гэсэн. Web crawling гэдэг нь болохоор яг hiding file гэж болно. Эсвэл ерөөдөө бол robots.txt гэж файл байдаг. Энэ дээр нь болохоор ерөөдөө disallowed user agent-ээс web crawling-ыг одоо зөвшөөрсөн маягаар пэтүүдийн зааж өгсөн байдаг. Тэгэхээр энэ дээр нь болохоор шууд юуг нь бичиж өгсөн байна. Robots only гэдэг. За ингээд орсон чи яасан бэ гэхлээр user agent одоо энэ болохоор миний user agent-ийг нь бол таньсан байна. Би болохоор Mozilla-гийн 5.0 буюу за тэгээд Ubuntu, Linux, за x8664 буюу 64 bit, за тэгээд Gecko, Firefox-ийн 71.0 гэсэн вершнийг ашиглаж байгаа маань. За WhatsApp, human, за you're not a robot, go away. Чи одоо робот биш ээ. Одоо энэ юунаас одоо гараад цаашаа одоо бла бла энийг бол хэлж болохгүй маань.
За тэгэхээр бид нэр яах вэ гэхээр бид нарт бол ингээд шууд одоо энэ би миний user agent-ийг энэ маань болохоор таниад намайг хүн байна гэдгийг бол мэдсэн байгаа. Тэгэхээр бид нэр энийг өөрчлөөд магадгүй роботын Firefox-ыг татцуулгана гэж бол ойлгож бол болохгүй. Ягаад гэвэл тийм аргаар бол үүсэх бол хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр бид нарт энийг хамгийн хялбар шийдэх одоо боломжтой зүйл маань юу гэхээр curl гэж команд гэдэг Linux дээр. Зэрэгд бол хүсэл илгээж болохоор юу ч байсан болон Python дээр одоо скриптчсэн ч болон та бүхэн Python дээр curl-тэй холбоотой request хийх тиймэрхүү хүсэлтүүд бас бичих боломжтой байдаг. Тэгэхээр бид нэр яг энэ зам руугаа магадгүй бичих байх гэж бодож байна. За тэгэхээр бүгдээ энэ юу руугаа терминал руугаа орлоо жоохон томруулж байна. Тэгэхээр curl гэдэг командыг ашиглана. Curl гэд бичингүүд за энэ дээр more information хасах мануал эсвэл хасах help гэж бид нэр харах боломжтой байна. Curl хасах help гэд дагаа бичижээ. За ингэсэн чи яасан бэ гэхээр user agent-тэй холбоотой бид нар одоо хамгийн гол зорилго маань юу гэхээр энэ user agent буюу бид нар Mozilla-гаас хандаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг магадгүй өөрчлөөд робот шиг хандж орж байгаа. Би одоо намайг одоо хүн гэдгийг таньсан байгаа. Тэгэхээр робот шиг хандж орно гэсэн үг. Тэгэхээр энийг бол user agent-ийг өөрчлөх опшн маань биднэрт хэрэгтэй байгаа. Тэгэхээр хасах томоор A гэж опшныг ашиглах юм байна. За тэгэхээр эсвэл өөрөөр хасах user хасах agent гэж бичиж болох юм байна. За тэгэхээр бүгдээрээ user гэнэ curl хасах A. За энэ дээр ард нь бид нэр энийг бичиж өгчээ. Би яг сайн санахгүй энэ ард нь бичиж өгдөг лөө урд нь бичиж өгдөг лөө. За энэ дээр бид нэр хасах A-ийн хардаас user agent-ийг бичиж өгөх боломжтой гэсэн үг. Одоо энэ double quote-ийн quote дотроо. За тэгэхээр Google robot user agent гэдэг магадгүй хайж үзье л да тий. Яг за web crawlers-тэй холбоотой ойлголтууд байна. За dissolve хийгдсэн хэсгүүд нь бид нэр энийг бол олцсон. За Google bot гэж байна те. За энэ нэг роботоос бас та холбоотой web crawling-ийн юу байж болох юм гэж бас бид нэр бодож болох нь те. За доошоогоо явуулаад тий. Тэгсэн чинь за Bing bot гэж бас байна. Bing bot. Энэ болохоор түрүүнийх нь болохоор Google bot. Энэ болохоор Bing буюу Bing-ээр нөгөө нэг хайлтын систем байдаг шүү дээ. Search engine. Тэгэхээр энэ зүйл маань бас Bing bot гэж байна. Slurp bot нь болохоор Yahoo-тэй холбоотой юм шиг байна. Гэх мэтлэнгээр тэгэхээр бид нарт хамгийн дөрөнд хамгийн хурдан, хамгийн баталгаатай гэж хэлж болохоор user agent-ийг ашиглая. Тэгэхээр Google bot гэж бичих юм байна. Бид нэр Google bot. За тэгэхээр түрүүнийхэн энэ дээрээ Google bot гэдээ оруулжээ. За ингээд оруулсан чинь today's information буюу өнөөдрийн маань мэдээлэл маань надад өгөгдлөө. Тэгэхээр энэ маань бол ерөөдөө бол encode хийгдсэн, encryptлэгдсэн текст байна. Тэгэхээр энэ маань та бүхэн бол шууд харахад бол base64 encryption ашигласан гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр шууд энэ дээр нь биччихээ та бүхэн дагаад хийж байгаа бол тийм. base64-ыг бол хөрвүүлэхдээ та нар Python дээр бичиж болно, эсвэл шууд Linux дээр байвал ингээд бичиж болно. Магадгүй Windows дээр Ubuntu терминалыг ашигладаг хүмүүс эдэртэй тэр бол ингээд бичихэд бол асуудалгүй болно гэсэн үг. За ингээд бичихэд бид нэр flag-а олж авч чадлаа. Тэгэхээр энийг бол ерөөдөө бол манай багийн хувьд яг тухайн харуулцангийн эхний шатн дээр first blood-ыг яг энэ даалгавраар авч ирсэн. Тэгэхээр бас магадгүй айгүй хурдан хийсэн. Яг энийг тухайн цаг үед бол маш хурдан хийсэн. Гэхдээ яг магадгүй адтай гэж тохиолдлоор ч гэдэг юм уу тухайн багууд ингээд сервер нь ингээд ачааллаад орж чадахгүйсэн. Тэр үед нь ингээд миний яг браузер хальт ороод тэнгууд нь gas source руу оронгуудаа robotic text гэж шууд бариад авцсан. Тэгээд тэнгуудээ шууд энэ robot only гэдэг хэсэг рүү н орсон чинь шууд энэ user agent маань харагдчихсан. Тэнгууд нь шууд gas user agent-ийн gas юу юм байна гэдэг Google bot-ороо шууд өөрчлөөд тэг base жанр гаргаж аваад flag олж авч исэн тийм нэг тохиолдол байдیں۔ За тэгээд өнөөдрийн маань бичлэг өгөр дуусж байна. Магадгүй цаашлаад өөр олон харуулцангийн даалгавруудыг бас оруулах байх гэж бодож байна. Харуулцангийн магадгүй 1, 2, 3 дугаарт нь аль алинд нь ерөөдөө орж өөрийгөө сорж амжаагүй хүмүүс байвал энэ бичлэгийг үзээд бас ингэж хийх хэрэгтэй байсан юм уу гэдэг юм. Энэ даалгаврууд орж ирсэн юм байна штэ гэх мэтлэнгээр бас ойлгох болов гэж би их найдаж байна. Тэгээд бас энийг бусад даалгавруудын хийчихсэн одоо миний тэмцээн дээр хийж чадаагүй даалгавруудыг хийсэн хүүхдүүд байвал надад бас
яаж хийснээ бас хуваалцаарай. Би бас бичлэг болгоод хүргэн. Эсвэл та нар өөрсдөө бас бичлэг болгож болно. Тэрийг нь би бас хэрвээ бичлэг болгоод гаргацсан байвал би бас шеэрлээд дэмжиж өгнө шүү гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баярлалаа.